Сайн байцгаана уу сонсогчдоо. Таны санхүүгийн мэдлэг подкастаа тавтамаар л өнөөдрийнхөө подкастаар 2025 оны эдийн засгийг дүгнэнэ. Тэгэхээр 2025 он бол 2024 онтой харьцуулахад эдийн засгийн тогтворгүй. За тэгээд нэлийн чаленжтай буюу сорилттой жил байлаа гэж харагдаад байна. Зөвхөн Монголын эдийн засагт төдийгүй дэлхийн эдийн засагт ч гэсэн маш олон мэдээлэл хийгдсэн тариф тэгээд Трамптай холбоотой олон тооны мэдээллийн үр дүнд алтны ханш тодорхойгүй байдал нэмэгдээд алтны ханш түүхэн дээд хэмжээг удаадараа одоо эвдээд явж байна гэх мэтчлэн. За Монгол улсад ч гэсэн улсын хурлын хүрээнд за тэгээд засгийн газарч ч гэсэн тогтворгүй нөхцөл байдал бол давмгааллаа. За тэгээ 2025 оны эдийн засгийг эхнээс нь хэдүүлээ иргэн нэг санацгаая. За дэлхийд даяараа бол 4-р сард Трамптай холбоотой за Трамп ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсноор тариф болон худалдааны бодлого дээр хурц шийдэмгий одоо шийдвэрүүдийг маш удаадараа бол зарласан. За 2 сараас ахуулаад бол Хятадтай ер нь худалдааны шийдвэрийг танилцуулаад за Хятадд бол тарифын бодлогоор дамжуулаад энэ худалдааны алдагдлаа бууруулмаар байна. Яагаад тэгэхээр Хятад руу Америкийн нэгдсэн улсын одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гарахаас илүүтэй Хятадаас их худалдаа аваад байна. Тэгэхээр худалдааны алдагдлал нэмэгдээд байна гэж үзсэн. За ингээ 2 сараас ахуулаад за 3 сард 4 сард мэдээлэлүүд хийсэн. За дэлхийд даяараа бид нэр 4 сар тийм өндөр хэмжээний 183 орныг хамарсан өргөн хүрээний тариф бол зарлагдана гэж хүлээгээг байсан. За тэгээд 4 сарын 2-нд бол тарифын хэмжээ зарлагдсанаас хойш хэлбэлцэлтэй нөхцөл байдал эдийн засаг тогтворгүй дэлхийн эдийн засаг тогтворгүй нөхцөл байдалд хамгаалсан. За ингээд хилцээрүүд 7 сард хийгдсэн, 8 сард хийгдсэн те сүүлд 11 сард бас хийгдээд явж байгаа гэх мэтчлэн одоо нэг нөхцөл байдал арай намжсан байна. За тэгээд дэлхийд даяар олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийг хүлээлтийг дан ялангуяа Хятад Америкийн эдийн засгийн өсөлтийг бууруулж гисэн. Яа тэгэхээр эдийн засгийн онлоороо энэ тариф гэдэг зүйл маань тогтоогдчихоор суурь барааны нөсөж байна. За Монгол улсын хувьд ч гэсэн адилхан. Манайх бараг тал гаруй одоо хэрэглээний үнийн индекс байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тал гаруй хувийг олон улсаас импортлж оруулж байна. Тэгэхээр тэдгээр улсууд одоо тарифын нөлөөллөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөд явчих юм бол Монгол улсад ч гэсэн импортын барааны үнийн өсөлтөөр дамжаад инфляцийг хөрөвдөх хэрэгсэлтэй. Тэгэхээр дэлхийн эдийн засгтаа инфляцтай хөрөгднө гэдэг маань ямар тохиолж байгаа юм гэхээр нөгөө нэг ковидын үед одоо маш их эдийн засгийг дэмжих бодлого татаасан бодлогоос болоод инфляц өссөн. За тэгээд ковидын дараах жилүүдэд улсын орнуудын эдийн одоо бодлого боловсруулагч нар илүү хатуу бодлого баримтлаад явж байсан. За тэгээд тэрийг нэг суллаад зөвлөлөөд явлаа гэжсэн боловч одоо ингээд хэрвээ тариф яг өмнө нь 4 сард тогтоогдсон хэмжээ шигээ байх юм бол тариф тогтоогүй үетэй харьцуулахад бол инфляц өснө. Тэгэхээр нөгөө бодлогын хатуу арга хэмжээг үргэлжлэх нэг тийм дохио болж байгаа. За Америкийн нэгдсэн улс болон Хятадыг илүү төлхөө яриа те. Америкийн нэгдсэн улсын хувьд гэх юм бол сүүлд одоо 10 сар, 11 сар, 12 сард бол бодлогын хүүгээ 3 удаа буурууллаа. За тэгээ одоогийн байдлаар 3.5-аас 3.75-ын интервалд бол бодлогын хүн байна. За бодлогын хүү буурч байгаа мэт боловч одоо 12 гишүүн бол бодлогын шийдвэр гаргаж байгаа. Манай Монгол улсад ч гэсэн мөнгөний бодлогын хорооны гишүүд гэж байдаг. Тэрэн шиг Америкийн нэгдсэн улсын бодлогын хорооны гишүүд нь бол санал нь эсрэгцээд байгаа гэсэн. Зарим нь бууруулмаар байна. Тэгжээж ажилгүйдлийг бууруулж эдийн засгаа дэмжинэ гэж үзэж байгаа бол зарим нь одоо бууруулах болоогүй. Инфляц бол үүрэгдэх эрсдэл өндөр хэвээр байна гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо энэ FOMO буюу бодлогын хорооны гишүүдийн дүгнэлтээр яаж байгаа гэхээр за 2025 онд бол 3 удаа буурсан. Гэтэ эх жил бол ерөөсөө 1 удаа л буурах байхаа гэсэн үг л дээ. Тэгэхээр ингээд Монгол улсад энэ ямар нөлөөлтөй байж болох вэ? Манай Монгол улс сүүлийн жил бол ялангуяа 2024-5 онуудад бондыг олон улсын зах зээл дээр амжилттай санхүүжүүлж байна. За мэдээж энэ бол зэлжих зэрэл өссөнтэй холбоотой 10 гаруй жилийн дараа. Одоо оюутлахаан бүүм болсон үеэс хойш манайх зэлжих зэрэл муу байсаар ирсэн. За одоо нэг төвшин ахиад за тэгээд дахиад нэг төвшин ахиад гэх мэтчлэн явж байна. Тэгэхээр зээлжих зэрэл өсгөөр манайх бонд амжилттай татчихна. За тэрний купон буюу хувийг нь тодорхойлдог нэг зүйл байна. Тэрэнд энэ Америкийн нэгдсэн улсын бодлогын хүү бол маш өндөр нөлөөлтөй байдаг.
Энэ бодлогыг өндөр л байгаадах юм бол манайх санхүүжүүлэхийн тулд тэр бондыгоо хөрөнгө оруулагчдад илүү өндөр хүүтэй санал болгоно гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд харьцангуй буураад ирж гин гэдэг чинь манайх одоо бондоо санхүүжүүлэх өөрөө санхүүжүүлэх зардал нь харьцангуй багасч болж байгаа. За тэгээд эх жилээс илүү хэрвээ өндрөөр буурсан бол сайн мэдээ. Гэхдээ инфляцтай байгаа тарифын бодлого хичнээн одоо улс орнууд хоорондоо хилцээр хийгээд маш өндөр түвшинд байсан багасж байгаа ч гэсэндээ тарифгүй үетэй харьцуулахад бол өндөр хэвээрээ байгаа. Тэгэхээр инфляц бол яг одоо Америк нэгдсэн улсын зөрөлтөд 2% түвшинд буурахад бол эрсдэлтэй байна гэж хараад байгаа. За цаашлаад тэгвэл хятадын нөхцөл байдал руу хоёроо. За хятадын хувьд бол үл хөдлөх хөрөнгийн салбарынх нь бууралт үргэлжилсэн хэвээр байгаа. Хөрөнгө оруулагч нар итгэхгүй байна эдийн засгтаа. Тийм учраас зарцуулалт бага байна. Дотоод иргэд ч гэсэн зарцуулалт мөн. Тэгэхээр дотоод ирэлт тийм одоо хүссэн шиг сайжирч чадахгүй байна. Гэтэ нөгөө талаасаа хятад өөрөө үйлдвэрлэгч орох учраас маш их бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд хямд өртгөөр олон улсын зах зээл дээр зарснараа экспортоор одоо тэтгэгдсэн эдийн засгийн өсөлтийг авчирч чадаад. Жишээлбэл 2025 оны 3 дугаар эхний 3 улирлын дүнгээр бол хятадын эдийн засгийн 4.8% өсөлттэй байна гэж харж байна. За тэгээд засгийн газраас нь үзэж буйгаар одоо 2025 оны эцэст буюу 2025 оны эдийн засгийн өсөлт маань өөрө 5% хүрэх боломжтой гэж. За хятад бол мөнгөний бодол зүүлэн бодлого баримтлсан, сангийн бодлого баримтлаад эдийн засгийн өсөлтөд дэмжих хүрээнд маш их арга хэмжээ авч байна. Яг онцлогуудын дурдах юм бол 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүнүүд 4%-тай тэнцэх хэмжээний төсвийн алдагдaltaй байна гэсэн. Тэгэхээр хятад улс маань өөрөө бараг 19 их 80 долларын эдийн засгт улс орно тийм. Тэгэхээр тэрний 4% гэдэг бол тэр их хэмжээний одоо алдагдал үүсгэхээр зарцуулалтыг хийж байна гэсэн. За тэгээд зарцуулалтаас нь дурдах юм бол 300 одоо тэрбум долларыг энэ цахилгаан бараа хэрэгслийг хуучин трейдинг програм гэж ярьж байгаа. Хуучин цахилгаан бараа хэрэгслээ өгөөд буцаага шинийг арай бага үнээр авна. Тэр одоо хөтөлбөртөө 300 тэрбум долларыг зарцуулах засгийн газраас нь зарцуулалт хийх гэсэн одоо тийм арга хэмжээ авч байна. За Монгол улсад хамгийн хамаатай бодлого нь юу байгаа юм гэхээр хятад улсын зүгээс одоо гангийн үйлдвэрлэлээ бууруулах хүрээнд арга хэмжээ авна гэж. За гангийн үйлдвэрлэлээ яагаад бууруулах вэ гэхээр за ган дээр ч яригдж чинь сүүлд бас нүүрсний олборлолт дээр яригдж байгаа. Хятад улс өөрөө дотоод эрэлт муу байгаа учраас нэг талаас эрэлт нь бага байдаг. Нөгөө талаас хэрвээ үйлдвэрлэл хит их үйлдвэрлэл явуулаа гангийн үйлдвэр дээрч нүүрсний олборлолт дээрч хит их үйлдвэрлэл явуулаад ахаар нийлүүлэлт нь өндөр эрэлт нь бага. Тэгэхээр ингээд зах зээлийн хуулиар үн бага байдаг. Ингээд дефляцт ороод байгаа учраас засгийн газраас нэгдүгээр засгийн газрын бодлогоор татаасын бодлогоор эдийн засгийн өсөлтөд дэмжиж байна. Хоёрдугаарт бол одоо энэ хит үйлдвэрлэлийг бууруулах хүрээндгээд ган дээр нэгдүгээрт бол таналт тавьж байна. За хоёрдугаарт нүүрсний олборлолт дээр тавьж байна. За ган дээр таналт тавьж байгаа ч гэсэндээ гангийн үйлдвэрлэл тийм өндөр хэмжээнд бол буурахгүй. Яагаад тэгэхээр гангийн үйлдвэрлэл гэдэг маань өөрөө хятадын нийт одоо салбарууд байна тийм манай Монголд жишээл уул уурхай хөдөө аж ахуй гэсэн салбарууд голлолдог шиг хятадын гол одоо салбарууд болох үйлдвэрлэл за үл хөдлөх барилга за тэгээ автомашин эрчим хүч дэд бүтэц гэх мэтчлэн салбаруудын хойно байдаг зүйл бол ган. Тэгэхээр гангийн үйлдвэрлэлийг хит бууруулах юм бол эдгээр одоо салбаруудад шууд нөлөөлчих учраас бага багаар аажмаар бууруулж байгаа. За тухайлбал 2021 онд 1 тэрбум 33 сая тонн гангийн үйлдвэрлэл бий болгож исэн бол 2025 оны хүлээлтээр одоо жил болго ингээ багасаа яваад байгаа. За тэгээ 2025 онд бүр одоо нөгөө бодлого дээрээ гангийн үйлдвэрлэлийг бууруулна гэсэн боловч өмнө оны муу ерөөсөө гангийн үйлдвэрлэл нэг 40 сая тонноор багассан зүр зурагтай буюу 965 сая тонн үйлдвэрлэл рүү хүрнэ гэж. За тэгээд эрхчил бол багасна. Гэтэ багасах хэмжээ нь бол бас нэг 33 сая тонноор бол багасна. Fitch Ratings-ээс одоо хүлээлтээр 922 сая тонн үйлдвэрлэл бий болно гэж байна. Тэгэхээр нэг талаасаа гангийн үйлдвэрлэлийн одоо багасгах танах бодлого явуулж байгаа ч гэсэндээ нөгөө талаасаа эдийн засгийг одоо тэтгэх гол салбаруудын хонь байгаа одоо гол түлхүүр учраас тийм өндөр хэмжээнд бол бууруулахгүй. За тэгээд өндөр бууруулахгүй гэдэг санаа маань өөрөө эрхчлэлийн эдийн засгийн өсөлт нь бас харьцан өндөр хүлээгдэж байгаа. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, бусад томоохон
банк те байгууллагуудын дунджаар бол эдийн засгийн өсөлт нь 25 оноос 4.8%-тай 2026 он буюу эх жил 4.5-аас 5% төрнө. Тэгэхээр 4.5-аас 5% Хятад шиг тийм том эдийн засгт улсын оронд энэ хэмжээний өсөлт байна гэдэг бол эдийн засаг харьцангуй сайн байна. Тэгээд эдийн засаг сайн байх юм бол тэр гангийн үйлдвэрлэл нь өндөр хിവэрэ байна гэж. За гангийн үйлдвэрлэл өндөр хിവэрэ байна гэдэг маань өөрөө Монгол Улсын гол коксчх нүрсний гол үйлдвэрлэлийг бий болгож байгаа буюу эрэлтийг бүрдүүлж байгаа хүчин зүйл учраас Монгол Улсын экспортын хэмжээ эх жил сангийн амны хүлээлтийг 90 сая тоннд хүрэх байхаа гэж хүлээгддэг. За тэгээ 2025 он ер нь Монгол Улсын нүүрсний зах зээл эдийн засгийг товчхон дүгнэх юм бол яаж байгаа юм гэхээр эхний хагас жил бол хүнд байсан. Бид нэр нүүрсээ сайн гаргаж чадаагүй, нүүрсээ сайн гаргаж чадаагүйтэй холбоотой гол уурхай компаниуд уул уурхайн компаниуд маань орлого нь мойсон. Орлого муу байхаар манад валют орж ирж чадахгүй байгаа гэсэн үг тийм. Валют орж ирж чадахгүй байхаар яадаг вэ? Төгрөгийн ханш сулардаг. Тэр үзэгдэл яг ажиглагдсан. За тэгээ эхний хагас жил дуусаад хоёрдугаар хагас жилд бол эдийн засгийн өсөлт харьцангуй эдийн засгийн гүйцэтгэл харьцангуй сайн байлаа. Яагаад тэгэхээр сүүлд 7 дугаар сараас ахвалаад Хятад за эхлээ гангаас гэсэн одоо нүүрс рүү ороод хит олборлтыг бууруулах хүрээнд арга хэмжээ аваад гол мужуудад хэрвээ үйлдвэрлэл нь олборлолт нь тэдвээс дээш байх юм бол шалгалт хяналт хийгдээд магадгүй үйл ажиллагааг нь түр хугацаанд хаах хэмжээний арга хэмжээ авна гэсэн. Тэгэхээр ингээд дотоод үйлдвэрлэлийн нь олборлолт буурчаар импортын эрэлт нь өснө, импортын эрэлт өсгөр яасан гэхээр манай Монгол улсад сүүлийн саруудад нүүрсний үн өслөө. За нүүрсний үн өсөөд экспортын орлого сайжрахаас гадна Тэсийн экспортын орлого өмнө оны мөн үетэй харьцуулахад 11-р сарын байдлаар 73% өссөн. Энэ нь бол маш өндөр үзүүлэлт. Тэгэхээр ингээд зис 1-р нүүрсний экспортын орлогын хэд борлтыг бол нөхлөө. Багахан хэмжээгээр бас нөхөж байна те. Хэсэгчлэн нөхөж байгаа. Бүрэн хэмжээнд бол нөхөж чадахгүй. За дараа нь сүүлийн улиралд сүүлийн саруудад ингээд нүүрсний экспортын орлого харьцангуй сайжраад хэлийн үн өндөр байгаа учраас манай экспортын орлогын бууралтын хурдан сарч 11-р сарын байдлаар нэг 6%-аар өмнө оны мөн үетэй харьцуулахад буурсан. Эхний 1-2 дугаар улиралт энэ бол 17.8%-тай байсан үзүүлэлт. Тэгэхээр одоо 6 гэдэг бол харьцангуй сайн үзүүлэлт. За импорт ч гэсэн манай Монгол улсад 2024 онтой харьцуулахад дотоод эрэлтийн идэвхжил муугатай холбоотой нэг хасах 3%-тай байгаа юм. За импорт нь ч тийм өндөр өсөлттэй байхгүй, нөгөө талаасаа экспортынх нь бууралт багасаад байгаа учраас Монгол Улсын гадаад худалдааны ашиг 11-р сарын байдлаар 3.5 тэрбум ам доллар төрсөн. Энэ нь бол өмнө оны мөн үеэс 12%-аар борс үзүүлэлт. Гэхдээ эхний хагас жилд энэ үзүүлэлт 20-с дээш байсан. Тэгэхээр 12% гэдэг бол бас сайжирч байгаа нэг тохио болж байна. За ингээд сүүлийн хагаст харьцангуй эдийн засаг тогтворцсон учраас бид нар бас мэдээ зөндөө сонссон тий. Гадаад валютын нөөц 5.9 тэрбум ам доллар төрсөн буюу 6 сарын импортыг хангах хэмжээнд хүрлээ. За энэ 12 сарын эцсээр бол хүлээлтээр 6 тэрбум ам долларыг давна гэж байгаа. Тэгэхээр энэ бол сайн үзүүлэлттэй. За энэ валютын нөөцийг сайжруулж байгаа гол зүйл бол мэдээж төлбөрийн тэнцэл. Төлбөрийн тэнцэл гэдэг маань өөрөө урсгал данс, санхүүгийн данснаас бол хамааралтай. За сүүлийн саруудад нүүрсний экспортын орлого сайжирсантай холбоотой урсгал дансны алдагдал багассан. За яг сүүлийн 3 сарын хуримтлагдсан дүнгийг харахаар нэмэх 500 сая долларын алдагдaltaй. Харин оны эхнээс ботхоор 1.8 тэрбум ам долларын алдагдaltaй. Нөгөө талаасаа харин сүүлийн 3 сард 500 сая ам долларын ашигтай байгаа дансаа. Тэгэхээр ингээ алдагдал нь буурч байгаа учраас ингээд валютын нөөц нэмэгдэж байна. За хоёрдугаарт яг өмнө дурдсанчлан санхүүгийн дансаар бонд амжилттай гаргаж байгаатай холбоотой бид маш их валют оруулж ирж байгаа. Тэгэхээр ингээд 10 дугаар сарын байдлаар хуримтлагдсан дүнгээр санхүүгийн дансаар орж ирсэн дүн 1.9 тэрбум ам долларын ашигтай буюу бараг л 2 тэрбум ам долларыг санхүүгийн дансаар бид нар олцсон. Гаргаад байгаагаа хасаад 2 тэрбум ам долларыг нэмэлтээр олж чадсан байна. Тэгэхээр ингээд валютын нөөц харьцангуй сайн. Тийм учраас бид нар харж байгаачлан ханш сүүлийн сарууд төгрөгийн ханш бүр чангараад ирж байна. 9 сарын нэг
дунд үед бол хамгийн өндөр буюу 3575 байсан бол одоо багасаад явж байгаа бол бид нэр ажиглаж байна. За гэхдээ энэ дээр нэг том эрсдэл байна. Эрхжил 2031 он хүртэл засгийн газрын бондын төлөлтөд бид нэр хүлээж байна. 26 онд номоод байгаа. За 27 28 онуудад ер нь 31 он хүртэл центр гээд 100 1 2 3 гэ бондууд бас байгаад байна тий. Тэгэхээр тэдгээр бондуудын нийт төлөлт нь 2.5 тэрбум ам бол. Тэр энэ хэмжээний мөнгийг бид нэг бол валютын нөөцөөс өгнө, нэг бол дахин санхүүжүүлж өөрийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн. Энэ бол ирэх жилүүдэд валютын ханшийг тий долларын ханшийг хит өндөр болгох нэг эрсдэл хүчин зүйл байж болно гэж хардаг. Бид нэр хэрвээ одоо валютын орлогоо сайн олж чадахгүй бол энэ хэмжээний мөнгө гаргах юм бол нөгөө нэг валютын нөөц 6 тэрбум ам доллар чинь магадгүй 3 тэрбум ам доллар руу хүрчих юм бол яах вэ гэхээр манайх 3 сарыг хангах импортын хэмжээд бол. Олон улсад 3 сарыг хангах импортын хэмжээ хэвэн гэж үздэг ч эндээс доошоо орвол эрсдэлтэй гэж үздэг. Тэгэхээр бид нэр ядаж 6 байгаа. За ирэх жилүүдэд бол энийг ядаж 4-дэр 3-дэр барих хэрэгтэй гэсэн доктортой. За дараагийн мэдээж хамгийн том үзүүлэлт бол эдийн засгийн өсөлт байлаа. Эхний 3 удирдлагын хуримтлагдсан зүгээр эдийн засгийн өсөлт 5.9% гарсан. Энэ бол сайн үзүүлэлт. Бараг л 6% гэсэн. Гэхдээ асуудал нь юу вэ гэхээр нийт 6% өсөлтийн 3.4% нь хөдөө аж ахуйн салбар өсөлтөөс орж ирсэн байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар маань өөрөө одоо бусад улс орнуудтай харьцуулахад Монгол улсад эрсдэлтэй. Яа тэгэхээр зудаас шалтгаалсан малын зүй бус хоригдол өндөр болчих юм бол шууд хөдөө аж ахуйн салбар хямарчдаг. Тэгэхээр өмнө жил бас зуд харьцангуй гайгүй байсантай холбоотой энэ жил ч гэсэн өвөл бол харьцангуй гайгүй байгаатай холбоотойгоор зудын зүй бус зудаас шалтгаалсан малын зүй бус хоригдол багассан 192 мянган хавцаа. Өмнө жил хэд гэж ярьжсэн гэхээр бид 8 сая 9 сая талхай мөрөгдлээ гэж ярьжсэн. Тийм учраас одоо эдийн засгийн өсөлтийг тооцоолохдоо өмнө оны мөнхтэй харьцуулдаг. Тэгэхээр өмнө оны мөнхийд зудаас шалтгаалаад маш их мал хоригдчихсэн учраас тэр үеийн одоо муу үзүүлэлттэй харьцуулахад хөдөө аж ахуйн салбар дангаараа бүр 34% өсөлттэй. За эдийн засгийн өсөлтийн 3.4%-ийг бүрдүүлж байна. Тэгэхээр яг боддоор манай эдийн засаг өсөж чадчихэв үгүй юу гэдэг бол асуудалтай болж байна. За 5.9%-ийн 1.1% нь уул уурхайн салбараас орж ирсэн. За тэгээд дараа нь боловсруулах үйлдвэрлэл гэх мэтлэн салбаруудаас орж ирсэн. За уул уурхайн салбар бол сүүлийн одоо уйлрал сайжирсан учраас ингээ 1.1%-тай байна. Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6%-аар өсгөд ерөөсөө 0.1% нь уул уурхайн салбараас орж ирсэн. Одоо сүүлд бол 1.1% болсон байна. За ингээ уул уурхайн салбар өмнө жилүүдтэй харьцуулахад тийм ч өндөр одоо эдийн засгийн өсөлтөд хөв нэмэр оруулж чадахгүй байгаа учраас бусад уул уурхайг дагсан салбарууд бол ингээд дамтанд орсон буюу эдийн засгийн өсөлтөөс хойш татж байгаа. Жишээлбэл худалдааны салбар, тээврийн салбар эдийн засгийн өсөлтөөс 0.9%-аар хойшоо татсан байна. За цаашлаад тэгвэл бас нэг гол үзүүлэлт юу вэ гэхээр инфляц мөнгөний бодлого тийм. За инфляцийн түвшин 11-р сард 8.2% гарсан гэдэг бол өмнө сарын 9.2-оос буурсан үзүүлэлт. Гэхдээ Монгол онцны зорилтод 6 нэмэх хасах 2 түвшнээс дээгүүр хിവэрэ байна. За 8.2% болж буурсан нь одоо нэгөөс гарцсангуу бас инфляц буураад байгаа юм шүү гэдэг тохиомит боловч юу болж байгаа юм гэхээр өмнө жилийн 11 сард цахилгааны үн нэмэгдсэн. За тэр цахилгааны үн нэмэгдсэн суурь нөлөөлөл нь багасч байгаа учраас 8.2% буюу өмнө нь дандаа цахилгааны үнийн өсөлт 2.1%-ийг нь бүрдүүлдэг байсан инфляцийн өмнөх саруудад одоо харин 0.6 болоод багассан байна. За ингээд инфляцийг боддоор буурч чадахгүй байгаа учраас за дээрэс нь энэ жил одоо эх жилээс ахвалаад багш нарын цалин нэмэгдэх чинь за эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийн цалин нэмэгдэн гэх мэтлэн төсөвтөр тусгагдж байгаа. Тэгэхээр эдгээр одоо цалингийн өсөлтийн нөлөөллөөр инфляц хүрэгдэх эрсдэлтэй байна. За дээрэс нь одоо нөгөө тарифын бодлого олон улсын тогтворгүй байдалтай холбоотойгоор бас инфляцийн эрсдэл гадаад зах зээлээс хамаарат бас өндөр хിവэрэ байна. За ингээд 12 дугаар сарын мөнгөний бодлогын хорооны хурлаар яасан гэхээр бодлогын хүүг 12 нэгж хിവэр хадгална. За тэгээ хизэнээс тэгвэл мөнгөний бодлого
харьцангуй зөөлрч эхлэх гэхээр эх жилийн дундаас ахуулаад. За тэгээд эцэс хүртэл эх жилийн эцээс ахуулаад Монгол банкны зорилтод хүрнэ. За 2027 оноос ахуулаад Монгол банк зорилтод төвшнөө дунд хугацааны зорилтод инфляцийн түвшинийг 5 нэмэх 2 буюу 6-аас бууруулах гэж байна. За ингээд инфляци өндөр хэвээр хадгалагдлаа 2025 оны туршид. Тэгэхээр энэ маань өөрөө одоо өрхийн бодит орлого зарлагчуд нөлөөлж байгаа. Өрхийн бодит орлого зарлалыг буцаагаад нөгөө зах зээлийнхаа мөнгөний нийлүүлэлт, за банкны салбарын зээл их усүрт нөлөөлчдөг үзүүлэлтээ. За өрхийн бодит орлого зардал яасан гэхээр 2025 оны 3 дугаар улирлын байдлаар нэг 4-5% байна. За энэ бол дотоод эдийн засгийн идэвхжил одоо багасж байгаа, буурч байгаа гол том одоо индикатор буюу үзүүлэлт байна. Өмнө жил 3 дугаар улиралд хоёулаа 10%-аас дээш байсан үзүүлэлт одоо 4-5% байна гэдэг маань өөрөө өрхийн бодит худалдаа авах чадвар буурч байгаа. За нөгөө талаасаа банкны салбарт зээлийн дан ялангуяа хэрэглээний зээлийн чанаргүй хэрэгсэл өндөрлөж байна. Хүмүүс яг бодитоор худалдаа авах чадвар нь муудаад байна. За тийм инфляцийг одоо хасаж тооцсон тэр худалдаа авах чадвар мууд байна гэсэн үг. За ингээд тэгвэл цаашаа мөнгөний зах зээл ямар байна гэдэг, мөнгөний үзүүлэлтүүд ямар байгаа юм бэ гэдэгтэй танилцъя. За 2025 оны 11-р сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт нэг 11% өсөлттэй байна өмнө оны мөнгөс. Энэ бол харьцангуй сайн үзүүлэлт. Сүүлийн хагасжилт эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байсантай холбоотой, нөгөө орлого сайжирсантай холбоотой, дотооддоос жоох идэвхжил явагдсан. Эхний хагасжилт мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хэд байсан гэхээр ерөөсөө 5.6%, 3.7% доогуур үзүүлэлттэй байсан. 2024 оны тэгвэл эхний хагасжилт хэдтэй байсан гэхээр мөнгөний нийлүүлэлт 32% өсөлттэй байсан. Энэтэй харьцуулахад 2025 оны хагасжилт 3.7 гэдэг бол муу. Маш муу үзүүлэлттэй. 32%-аас 3.7 болоо буурсан гэдэг чинь бас л нөгөө дотоод эдийн засагт идэвхжил буурч байна. Хүмүүсийн орлого, бодит орлого муудаад байна гэдэг гол тохиолж байна. Банкны салбарт ч гэсэн яг энийг одоо эдийн засгийг өрхийн бодит орлого, за хэрэглээний зээл чанаргүй хэрэгсэлтэй учраас зээлийн хит өсөлтийг бол явуулаагүй, хөвчлийн хэрэглээний зээлийг жоохон танаад яваад байсан тийм. Үүнтэй холбоотойгоор бас 2025 оны 11-р сарын байдлаар банкны салбарт зээлийн өсөлт 7%. За өмнө оны муу үед өмнө оны 3 дугаар улирал за жилийн эцэст хэд байсан гэхээр энэ үзүүлэлт 20% явж исэн үзүүлэлттэй. Одоо ингээд багассан зээл их усүр нь 7% байна. За өмнө онд бол нэг 20% байсан. За зээлийн хувьд бол бүр өндөр өсөлттэй байсан. 35% байсан бол одоо нэг 17% болоод харьцангуй бас буурсан харагдаж байна гэсэн үг тийм. Тэгэхээр эх жил тэгвэл яах вэ? Банкны салбарт зээл их усүр өсөлт өндөр байж чадахгүй юу гэдэг дээр шууд нөгөө төсвийн бодлого ямар ах юм? За мөнгөний бодлого ямар ах юм гэж. Тэгэхээр мөнгөний бодлого эх жилийн эхний хагасжил дээ болвол хатуу хэвээрээ байх учраас эхний хагас жилийн банкны салбарын зээл их усүр өсөлт өндөрөж чадахгүй. За сүүл рүүгээ баг зэрэг нэмэгдэнэ гэж харагдав. За мөнгөний бодлого бол хатуу хэвээрээ байна. За харин сангийн бодлого ямар ах вэ гэхээр сүүлд 2026 оны төсөв бол батлагдчихсан байгаа. За 2025 он дээр бас тодтгол хийсэн. Уул уурхайн салбраас урж ирэх орлогыг өндөр хүлээлттэй байсан боловч эхний хагас жилд маш доогуур үзүүлэлттэй буюу хүлээлтээс 3 их 80-д төгрөгөөр зөрсөн төсвийн орлого. Тэгэхээр 3 их 80-д төгрөгөөр зөрсөн учраас одоо бид нарт нэг хууль байна те. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас хэтрүүлж болохгүй. За манай одоо нэрсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 24 оны байдлаар 80 их 80 байна. Тэгэхээр 1.6 их 80-аас бид нар төсвийн алдагдлыг хэтрүүлж болохгүй. Тэгэхээр энэ хуулиндаа бас баригдаад яасан гэхээр 35 6 их 80 төгрөг төрөх гэжсэн төсвийн зардал 2025 онд багасаад 31 их 80 руу болж хүрсэн байгаа. За тэгээд төсвийн зардал харьцангуй багассан ч алдагдал бол 11-р сарын байдлаар 1.8 их 80 төгрөг төрсэн. Тэгэхээр одоо 12-р сард буюу жилийн эцэст сонирхолтой статистикийг харахаар дандаа зарцуулалт нэмэгдэж идэг. Төсвийн зарцуул 12-р сард маш өндөр нэмэгдсэн байдаг. Одоо тэгэхээр тийм одоо дүр зураг хандлага ажиглахдаггүй гэсэн үг. Яагаад тэгэхээр
одоо байгаа алдагдал бол өндөр 1.8 их найд төгрөг төрсөн. Тэгэхээр энээс илүү алдагдал за 2 их найд дэг хитэрч болохгүй гэсэн. За тэгээд одоо улсын байгууллагууд ч гэсэндээ төрийн байгууллагууд ч гэсэндээ хэмнэлтийн бодлогыг бол одоо маш чанга хатуугаар бол хэрэгжүүлж байгаа. За эх жилийн төсөвдөр тэгвэл онцлог юм юу аваа гэхээр төсвийн алдагдал харьцангуй буурсан буюу 1.1 их найд за 1 их найд орчимд байхаар байна. За төсвийн зардал 33 их найдад хүрнэ. Үүний дийлэх нь урсгал зардал. Халамжийн шин чанартай зардлууд байна. За 78% нь тийм одоо зардлууд байна. Үлдсэн 22% нь нөгөө нэг дэд бүтээц сургууль цэцэрлэг те яг гол эдийн засгийн өсөлтийн бодит одоо эрүүл эдийн засгийн өсөлтийг авчрах зардал нэг 9 их найд төгрөг байгаад байна гэсэн. За тэгээ 9 их найдынх нь дийлэх нь аль салбар руу одоо очих хүлээлттэй байгаа юм бэ гэхээр за мэдээж нөгөө нэг халамжийн зардлууд байна. За тэрийг хасаад салбарын хувьд аль салбар вэ гэхээр энэ жил ер нь гол одоо төвлөрч байгаа салбар эрхжил гэсэн үг те гол төвлөрч байгаа салбар хөдөө аж ахуй байна. За тэгээ боловсролыг дэмжих жил болгоно гэж байгаа учраас боловсролын салбар байгаад байна. За нийт ер нь төсвийн зардал буюу үнийн урсгал төвлөрөх салбарууд бол боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд байгаад байна. Энийг бол нөгөө захиран зарцуулагч яг сайдынх нь хуваарлалтаар батцсан гэсэн. За төсвийн зардлын хувьд яг өсөлтийнх нь бодох юм бол тийм өндөр өсөлттэй байж чадхааргүй хүлээлттэй. Тэгэхээр мөнгөний бодлого талдаач, сангийн бодлого талдаач тийм өндөр одоо тэлэлт явагдахгүй учраас эрхжил бас нэг бүсээ чангалах жил болох болов гэсэн хүлээлттэй байна. За тэгээд олон улсын байгууллагуудын дундаж хүлээлтээр 2025 оны эдийн засгийн өсөлт 5.8%-тай гарна. За эрхжил харин 5.4%-тай. За инфляцийн хувьд харин энэ жилийн эцэст 8.3, эрхжил нэг 7.6%-тай буюу яг жилийн эцсээс одоо 2 дугаар хагасаас ахуулаад инфляцийг алгуур бураад Монгол банкны зөрчилдөд түвшин рүү хурж ирэх байхаа. Тийм учраас бодлогын хөө буурах байхаа гэсэн хүлээлттэй. За эдгээр одоо хүлээлтүүдүүд мэдрээж өртөч нөхцөл болоод байгаа тийм. Тэгэхээр энэ одоо олон улсын байгууллагууд за манай голомт банкнаас ч гэсэн тооцоолол шинжилгээ хийгээд хүлээлттэй бол танилцуулдаг. Тэгэхээр манайхаас гаргасан хүлээлтийн гол өртөч таамаглал дээр одоо өртөч нөхцлүүд дээр юу нөлөөлсөн гэхээр геополитикийн нөхцөл. Хэрвээ Орос Украины дан за сүүл мэдээллээр бол Орос Украины дан одоо зогсноо гэсэн мэдээлэлүүд гараад байна. Гэхдээ хэрвээ үргэлжлэл энэ бол эрсдэл болно. Шатхуунаар дамжаад шууд Монгол улсын инфляцийг хөргөдүүлж байна. За хоёрдугаарт бол түүхийн эдийн үн за хэмжээ байна. За энэ бол боломж болж орж ирж байгаа. Яагаад тэгэхээр эрхжил бол нүүрсний үн харьцангуй доктортой хадгалагдах байх гэсэн хүлээлттэй байгаа. За харин биет хэмжээ бол 90 сая тонн хүрчих баха гэсэн хүлээлттэй. За зэсийн хувьд харин энэ жилээсээ ч баг өсөх байх гэсэн хүлээлттэй. Яагаад тэгэхээр ойдлогын далдуурхай ашиглалтанд орсонтой холбоотойгоор бид нарт одоо гол боломж нь юу болоод ирсэн гэхээр зэсийн концентрац нэмэгдсэн. Манай Монгол улс зэсийг цэвэр болтол нь бол баяжуулж чаддаггүй. Тэгэхээр зэсийн баяжмал гаргадаг тэрнийх нь концентрац нэмэгдэнэ гэдэг бол хөлийн үн өсөж байгаа. За хоёрдугаарт биет хэмжээ нь өсөж байгаа. Тэгэхээр зэс бол эрхжил бас нэг том боломжийг авчрах түүхийд байна. За нүүрс хэрвээ үнэн доктортой хадгалагдвал биет хэмжээнийхээ өсөлтөөр орлого нь өсөх боломжтой. За мөн бас томоохон хүчин зүйл нь мега төслүүд байна. Мега төслүүд дээр 5 нь бол хэрэгжих байхаа гэсэн хүлээлттэй. Гэхдээ сүүл засгийн газар бас нэг үйл ажиллагааны хувьд ч гишүүдийн хувьд ч өөрчлөлт ороод байгаа учраас бас одоохондоо санхүүжилтийн хүрээнд жоохон зарцалт хийгдсэн байна гэж харагдаад байна. За мөнгөний бодлон сангийн бодлого мэдээж нөлөөлнө. Мөнгө сангийн хоёулаа бодлого дээр хатуу арга хэмжээ хэрэгцсэн хэвээрээ буюу жоохон хумилттай нэг бүсээ чангалсан жил болох байхаа гэсэн хүлээлт. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд төсвийн зардал дан ялангуяа маш өндөр хэмжээнд өссөн. За эдийн хэрэг өссөн хэвээрээ авах юм бол төсвийн өөр угаасаа нэмэгдэнэ. Тэгэхээр ингээд харьцангуй бас зардлын өсөлтийг доктортой түвшинд барина гэдэг маань төсвийн хариуцлагатай нэг хэлбэр болж орж ирж байна гэсэн үг. За тэгээ 2025 оныг товчоор дүгнэх юм бол 2024 онтой харьцуулахад бол мэдээж амаргүй жил байлаа. Томоохон хэмжээний одоо өөрчлөлтүүд олон улсын зах зээл дээр докторгүй нөхцөл байдлыг авчирсан. За тэгээ манай Монгол улсад бас
нөлөөллөө үзүүлсэн буюу импортын барааны үнийн өсөлтөөр дамжаад инфляцийг хүрэгдүүлэх нэг нөлөөтэй байлаа. За хоёрдугаарт манай экспортын орлогыг бууруулах эрсдэл хүчин зүйлийг авчирсан. За хятад өөрөө ч гэсэн эдийн засгийн хувьд хүндхэн байгаа учраас дотоод эрэлтэн сайн сэргийж чадахгүй байгаа учраас Монгол улсаас эхний хагас жилд бол авах нүүрсний хэмжээ бага байсан. За харин хоёрдугаар хагас жилд буцаад эдийн засаг нэг харьцангуй тогтворчих төр зураг руугаа орлоо. Ханш тогтворчлоо. Эдийн засгийн өсөлт эхний уйлралт 2.4%-т маш доогоор үзүүлэлттэй байсан бол одоо 5.9%-тэй гэдэг бол сайн үзүүлэлт болоо гараад ирлээ. За банк санхүүгийн салбарч ч гэсэндээ өмнө жилтэй харьцуулахад тэлэлт тийм өндөр үеж чадсангүй. Гэхдээ эдийн засаг хүндхэн байсан гэхэд бол үнийн нийлүүлэлт, их усүрийн өсөлт, зээлийн өсөлт, банкны салбарын хүрээнд бол бас харьцангуй өндөр байлаа. Энэ бол сүүлийн хагас жилд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсантай хамгийн өндөр холбоотой байлаа гэж. За эх жил бас мөн хүлээлт бол харьцангуй өдрөг байна. Эдийн засгийн өсөлт 5-аас дээш хувьтай гарах юм байна Монгол улсад. За тэгээ хятадд ч гэсэн 5 болон 4.5-аас 5% гэдэг бол өндөр хэмжээтэй байгаа тань. За харин инфляц бол бас эх жилийн нэг гол бэрхшээл, чаленж, сорилт авчрах зүйл байх нэ. Ягаад тэгэхээр эхний хагас жил дэ бол Монгол анхны зорилтод төвшөнд хүрч бурч чадахгүй гэсэн хүлээлттэй. За ингээд энэ хүртэл сонссон сонсогчдоо баярлалаа. Дараагийн бас нэгэн сонирхолтой дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.